Сайн байна уу? Мики байна. Ич байна. За бид хоёр өнөөдөр Японд ирээд шоконд орж исэн үйл явдлууд. За ичигийн хувьд болохоор Монголд анх очиод шоконд орж исэн үйл явдлуудын талаар ярих гэж бодлоо. За тэгээ шууд эхлэх байлаа. За горо юм ярина те. Тийм. Японд ирээд намайг шоконд оруулж исэн 3 юм. Чиний Монголд очиод Тэ горогай хасан юм. Okay. So хамгийн ихэнд миний шоконд орж исэн юм гэхээр Японы 0. За 0 нь бол мэдээж яаж шоконд оруулсан бэ гэхээр 0 болгондоо бидээ байдаг. За тэгээд дээрэс нь 0-ын цастай. Тэгээд ер нь л амар гой санагдсан нөгөө 0-ын цаснууд нь бүр ингээд өрөөтэй байж байдаг. Амар их 0-ын цаснууд байдаг. Тэгээд би чамаас нэг юм асуумаар байгаа байхгүй нэг ковидын үед биш үү те. Японд 0-ын цас ингээд амар эрэлттэй байсан уу? Тэ Япон бол ерөөхдөө тий. Дандаа нэг 0-ын цас бид нараа аваад тэгээд цаахан байдаг гэнэ. Тэ. Нөгөө Америкт чинь 0-ын цаснаас болоод бараг би нэг буудах шахсан шүү дээ. Халаан болсон шүү дээ. Тэгээд Монголд болохоор амар сонио хүмүүс өндгөн дээр алцаадсан байхгүй юу? Ковидын үеэр. Гөрөлтэй. Тийм өндөг гурил. Ковидогийн үед тэ вич гэсэн зөндөө 0-ын цас авсан байхгүй юу? Тэ харин би дан нэг 0-ын цас аваад тэгээд гөрил аваагүй. Тэгээд хүмүүс нэг амар тэ олон гүрэл аваад тэгээд вич гэсэн авах ёстой юм уу харин авах мартсан. Тийм тэгээд миний хувьд бол бас амар шоконд оруулсан зүйл тэр байсан. За чиний Монголд очиод би бас нэг 0-ын цас болны би ерөөхдөө 2017 онд анх удаа Монголд ирсэн аахгүй юу. Тэгээд Япон хэлний багш байсан. Манай сургууль бол бас тэ адирхан ерөөхдөө нэг 0-ын цас ерөөсөө баггүй. Тэгээд амар гайхасан. Тэгээд нэг багш нэг 0-ын цастай ерөөхдөө. Тэгээд миний ширээн дээр бас 0-ын цас таасан баггүй юу. Харин жаахан сонин сэтгэл байсан. Тэгээд жаахан нэг ичих гэж бодсон. Ягаад гэвэл эрэгтэйчүүд бол ерөөхдөө 0 оруулсан үед 0-ын цас аваад ирэхгүй тий. 0-ын цас авсан бол ерөөхдөө нэг баах гэж хүмүүс мэдэх тий мэдчихэйсэн нэ. Тэгээд жаахан эцэн харин тэгээд нэг заримуда нэг манай нэг жаахан хогшин эмэгтэй багш надаас нэг за чиний нэг 0-ын цас жаахан өгөөч гэж надад хэлээд тэгээд би амар гайхсан баггүй юу. Энэ нэг 0-ын цас миний 0-ын цас таны 0-ын цас биш. Харин нэг ярьж болохгүй тэгээд за мэ багшаа аваарэ харин амар сонин сэтгэлтэй байсан байна. Тэгвэл Японд яадаг гэсэн үг юм те. Чиний одоо нэг хувийн юмыг бол одоо хүнтэй хувааж хэргэлдэггүй хувийн юмнууд гэж бас байдаг байна шүү дээ те. Тийм. Өөр юу вэ? Юу? Өөр? Савхас хүнтэй ерөөсөө ширэлдэг гэсэн. Тий, ерөөхдөө нэг савах юм уу, нэг хоол идэхний юм. Тэгээд унтахны юм. Онцлогны хувцас хэмжлэн үү? Ийм ерөөхдөө нэг өөр хүн. Тийм учраас энэ нэг миний савах бол миний савах. Миний 0-ын цас бол миний 0-ын цас. Ингэж сайсан. Зөв наач бас сонирхолтой л яг Монголд бол өстой тоодгүй юм байна. 0-ын цасыг бол баг өгөөч гэж гуйж байгаа нь баг амар соёлтой байхаа. Тэрнээс би бол жишээ нь хамт ажилладаг хүмүүнээс 0-ын цас авахар бол баг өг гэд баг шууд авчгаар штэ тий. За чиний хувьд хамгийн ихэнд шоконд оруулсан юм юу байсан бэ? За нэг тухаар юу вэ? Нэг тухаар бол за ноцог би нэг за мэдээж Япон бол ерөөхдөө нэг дансаар төрөөгөө ерөөхдөө бид нар ерөөхдөө нэг бэрэн мөнгөөр төрсөн баггүй юу. Тэгээд харин карт юм уу? Яма нэг дэргүүр дээр авах үед дандаа нэг яасан. Шора. Ямар ч реакцгээс ой бүр амар шороо нүгэр амар.
Нөгөө микрофон нөгөө юм уртаа юм өстэй болохоор нэг мэддэхгүй байгаа хэрэгтэй. Гэхдээ амар сэлгэлж байна. Миний нэг сайн шаанд шиг штэ. Сайн шан санаанд орж байна. За тэ ерөөхдөө нэг нууцг. Тэ жишээ нэг Япон бол ерөөхдөө нэг картаар юм төрөх үед дандаа нэг зовчо хараач болохгүй. Тэ за та нэг карта уншаарэ тэгээд хүмүүс дандаа ингэж хийдэг. Тэ харин нэг Монгол батал шар өөр. Тэ за чиний нууцг хэрэгч. Миний нууцг? Яагаад? Юу яг ритаган бэ? Хэрэгч. За. Тэг 4 3 2. Тэг 4 32. Ийм шиг байхгүй юу? Тэгээд ийм амар нэг гайхасан. Тэгээд нэг юу гинэ? Миндо амар чангар. Тэг 4 32. Ийм нэг амар сонин цай. Ер нь тэг 432 манай нөхрийн нууц үг биш. Энэ жишээ шүү. Жишээ. Ийм арай шар өөртэй. Ингэж. Чиний наатхан дээр чинь би бас миний 2 дахь одоо нөгөө шоконд оруулсан юм бас уялдах юм шиг байна. Тэгээ юу вэ гэхээр нөгөө альва үйлчлэгээ ингээд Японд авах гэхээр нөгөө процедур амар удаан байгаад ддэг байхгүй. Альва үсэн дээр чинь. Юмны одоо нөгөө процедур аяга удаан байгаад байдаг. Процесс нь одоо жишээ нь бит хоёр ирээд дугаар авах гэсэн чинь бараг 7 цаг боллоо. Дугаар. Тийм, бүр амар удаан за. Тэгэл одоо яг ингээд яагаад удаад байгаа ингээд амар ингээд анхаарал хандуулад сонсохоор ерөнхийдөө одоо нөгөө тухайн газраас санал болгож байгаа бүх одоо үйлчлэгийг ингээд танилцуулаад тах шиг байна тий. Тэгээ тэгэн гот ингээд ерөөсөө тэгээ наатаа чинь сонсооргүй. Би яг энэ миний хүсэж байгаа бол ийм энэтэй ойролцоо одоо багц зөөнө ч юм уу тэгж асуух ямар ч боломж байхгүй за. Сонсоо суугаад байна за. Йоо миний бүр тэрчээр алдарч байгаа юм чи тэр чинь тэгээ дээрээс нь яг хоёулах нь ингээд сууж исэн бол хамаалахтай нөгөө хүүхдтэй явж исэн болохоор ер нь л жоохон хэцүү байгаадсэн тэгээд. Манай нэг Wi-Fi бас амар хэцүү байсан тий. Тэгээ ийм зузаан нэг гэрээ би хараад тэгээд дандаа нэг би яг нэг гар үсэх бичээд тэгээд 2 цаг дараа за дууссан. Тэгээд тэр хүмүүс надад хэрсэн байхгүй юу. За 1 сар дээр дандаа уучаад тэгээд Wi-Fi өгөө. 1 сар дээр ёо тэгээд тий Wi-Fi захиалчаад тэгээд чинь процесс нэг удаа явагдаж байгаа шүү дээ. Тэрнийхэн дараа 1 сарын дараа танад одоо Wi-Fi-тай болно. За тэрнээс өмнө болохоор 2-7 хоногийн дараа танаа гэрт очиод энэ Wi-Fi төхөөрөмжийг одоо гэрээ чинь хаана тавьбал илүү зохимжтой вэ гэдгийг үзнэ гэдгсэн тий. Тэгээд 2-7 хоногийн дараа ерөөхдөө төхөөрөмж маань ирээд тэгээд байшингийн маань гаднаас нарч авсан шүү гэн тий. Яг гэр дотор бол орж ирээгүй. Бид нар нэг телевиз бас авсан тий. Тэр бас нэг 1-7 хоног хэрэгтэй. Тий. Тийм ер нь ингээл амар удаан. Тэгээд яг уу энэ мэдээж нөгөө нэг сайн тал бол байгаа л ах л та. Гэхдээ ерөөхдөө нөгөө Монголд ч юм бол те шууд худалдаж авлаа өглөө утасны дугаарч гэсэн одоо тэр цэсмээ бас амар хурдан авдаг шүү дээ. Зүгээр нөгөө ойчрлох гэж нэг жоохон 20-30 минут хүлээнэ гэхээс ерөөхдөө бол одоо бол баг бүр ийсэн юм гээд амар хурдан авдаг болсон. Тэгээд яг уу тэр юм дээр бол айгүй ялгаатай одоо намайг юм шоконд оруулсан гэх юм уу. Жишээ нь би банкнд данс нийлэх гээд бас явж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь та заавал ингээд нөгөө нэг цаг авах хэрэгтэй гэд. Тэгээд цаг авсан шүү дээ тий санаж байна. Тэгээд цаг аваад банкн дээр очиод бүх бичиг баримтаа өгөөд 30 минут хүлээсэн байхгүй юу. Тэгээд мэдээж нөгөө хүүхдтэй явж байгаа болохоор 30 минут 3 цаг шиг л өнгөрнө. Гэхдээ ер нь бол бараг цагч болсон гэж магадгүй тий тухайд. Тэгээд тэгсэн чинь уучлаарай танд ингээд нөгөө данс нэх боломжгүй байна. Та Японд ингээд нөгөө хамгийн ихний шалгуур нь болохоор Япон заавал 6 сар болсон байх хэрэгтэй юм байна л да. Тэгээд тухайд 6 сар арай болоог байсан. Тэгээд боломжгүй байна уучлаарай гэсэн. Тэгээд хамгийн сайхан заяа нэрэ боломжгүй гэж юу гэдгсэн чинь за дахиад асууад ирээсээ дахиад 30 минут. Тэгээл нөгөө цаагаар ингээл угаасаа харагдчихж байгаа шүү дээ. Тэгэн гот ингээл нэг хүн дээр очиж асуугаал дахиад нэг өөр хүн дээр очиж асуугаал баг 2-3 ингээд митинг хийгээд байгаа юм хайшин те. Уулзаад ингээ юм яриа зогсоод яалтчгүй ингээд ямар нэг юмны үр дүн ингээд хайгаа яваад байгаа байхгүй. Тэгээ явж ирснэ үнэхээр боломжгүй.
Тийм тэгээд тэр бол бүр амар speechless болж байсан. Тэгээд за окей тэгвэл хүүхдтэй данс нэ гэдгсэн чинь та өөрийнхөө гэрийнхэн локейшнаас хамгийн ойрхон банкны салбар дээр очиж данс нийлэх ёстой гэдгсэн. Тэгээ нөө бид гурав очисон банк болохоор манай яг очих ёстой байсан банкнаас 100 метрээс биш тийм 100 метрийн зайтай. Дахиад нэг өөр банк нь болохоор манайхтай арай ойрхон учраас өөр салбар дээр нь очиж нээгэрээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө цаг гараа 2 цаг шахуу зүгээр зөвхөн болохгүй гэдэг хариу хүлээж исэн хүмүүс тийм сонсохоор амар шоконд ормоор байсан. Тийм. За миний хоёр дугаар гайхасан юм бол ерөөхдөө машин барих. Тэ би нэг 17 оны 3 сард Монголд ирсэн баггүй юу. Тэгээд гадаад амар хүйтэн байсан надад. За яг хоо доо. Авнаа. Чат юрэ тэрмас. За.